Өдрийн сайн байцгаана уу? Энэ сайхан өдрийн мэндэ. За Иохан 8-р бүлгээс авсан үгээс та нартай хуваалцахаар бэлэн болсон байна. Тэгээд өнөөдрийн хүртэл Эгчин Батбаярын подкасттай хамт байгаа. Цаашдаач байх та нартай маш их баярлалаа гэдгээс хэлмээр байна. Тэгээд Иохан 8:31-аас 32 дээр эзэн үгээ өгчээ. Тэгээд энэ ишлэлээ уншъя. Есүс өөрт нь итгэсэн евдээчүүдэд хэрв та нар үгэн дотор минь байвал үнэхээр миний дагалдагчид байна. Тэгээд та нар үннийг ойлгож үнэн та нарыг чөлөөлнө гэвэ. Амен. За энд 3 чухал зүйлийг Есүс дурдсан байна. Тэгээд нэгдүгээрт нь үгэн дотор байх, хоёрт нь үннийг ойлгох, гуравт нь үнэн чөлөөлөх тухай яг энэ ишлэл дотор ярьсан байна. Тэгээд энэ 3 дотроос үгэн дотор байх гэдэг яг энэ хэсэгдэр төвлөрч ярих гэж бодлоо. Тэгээд яг энэ ишлэлийг уншиж байгаа үед ариун сүнс яг энэ үгэн дотор байх гэдэг яг энэ холбоо үгэн дээр анхаарлыг үнэхээр татсан. Үгэн дотор байх гэдэг нь Есүстэй хамт байхыг хэлж байгаа тийм. Яг тэр Иохан 1:1 дээр хэлдэг үг бол үг нь бол би юм аа. Эхэнд үг байсан ба үг бурхантай хамт байсан хагаад үг нь бурхан байваа. Амен. Иохан 1:1 дээр ингэж хэлсэн тийм. Тэр үгэн дотор байх гэдэг нь бурхантай хамт байхыг хэлж байгаа юм. Түүний үгэнд орохыг хэлж байгаа юм. Түүнд дуулууртай байхыг хэлж байгаа юм. Библиэр уншихыг хэлж байгаа юм. Библийг сонсохыг хэлж байгаа юм. Тэр Бурхны үгээс суралцахыг хэлж байгаа юм байна гэж би яг ойлгож авч байна өнөөдөр. Гэхдээ өнөөдөр яг ариун сүнс надад энэ үгэн дотор байх гэдэг энэ холбоо үг нь тэнцэх нь үгэнд орох юм аа гэдгийг бас маш онцгойл надад ингэж хэлж байна л та. Үг дотор байх, үгэнд орох тий, үг дотор орох. Тэгэд энийг бодож байгаад ингээд баг байхад ээж аав байнга надад хэлдэгс үгэнд ор. Ээж аавынхаа үгэнд орооч ээ. Үгэнд орооч гэв. Хэрвээ бит хоёрын үгэнд орох юм бол чи алдахгүй шүү гэв хэлдэг байсан. Тэгээд үгэнд орох нь тэнцүү дуулууртай байх. Үгэнд орох гэдэг нь дуулууртай байх гэсэн утгатай тий. Тэгээд тэгвэл хинт дуулууртай байх юм бэ? Баг байхад бол би ээж аавынхаа үгэнд дуулууртай байхыг хичээдэг байсан бол яг энэ ишлээс надад би тэгвэл ариун сүнсэнд дуулууртай бай. Ариун сүнсний үгэнд би оръё. Үгэн дотор нь бай тий. Ариун Библийн үгсийг хэрэг би уншсан бол сонссон бол би тэр үгсийн дагуу амьдрээ. Тэр үгсэнд дуулууртай байя гэдэг ийм ойлголт авч байна л да. Тэгээ ингэж хэрэгжүүлэе гэж би бас бодож байна. Яг энэ үгэнд нь оръё. Бурхны үгэнд орж амьдрье. Түүнд дуулууртай байя. Тэхийн бол илжаад тэгвэл чи үнэхээр миний дагалдагч байна. Тэг яг энэ хэсгээс надад бас ингэж бас цаашаа ингэ бодогдсон бай гэхээр хэрэг бурхан надад маш их хайртай байгаа тий. Тэгээд тэр надад цорын ганц хөвөө миний нүглийг ингэж үүрүүлэхээр ертөнц рүү илгээсэн юм бол ийм хайрыг авсан би түүнд хайраа илчилж байгаагийн нэг илрэл бол түүний үгэнд орох юм байна. Түүний үг дотор байх юм байна. Түүнтэй хамт алгах юм байна гэдгийг бас ариун сүнс надад сануулж байна. Яг ингэж илэрхийлснээрээ би түүний үнэхээр жинхэнэ дагалдагч нь байж байгаагаа илэрхийлж түүнд харуулж байгаа юм байна. Яг энэ хайраараа ингэж илэрхийлж харуулж байгаа юм байна гэдэг ариун сүнс надад маш татвар сануулж байна. Тэгээ энэний дараа хэлж байгаа тий. Тэгээд та нар үннийг ойлгож үнэн та нарыг чөлөөлнө гэх. Хэрвээ би түүний үгэнд ороод түүний хуулгаартай байж та түүний үгэн дотор байж чадах юм бол үннийг ойлгоно. Тэгээд үнэн намайг ингээд чөлөөлөх юм байна гэдэг юм ойлголтыг авлаа. Тэгээд эзэндээ талархаж байна энэ. Тэгэхээр намайг чөлөөлсөн энэ ойлголтын төлөө талархаа яваа. Таны үг дотор таны үгэнд орж амьдрахад үнэхээр надад туслаач ээ. Ариун сүнс таны тусламж надад үнэхээр хэрэгтэй байгаа эзэн.
алхам тутамд минь таны тусламж хэрэгтэй байгаа учраас та настай хамт байгаарэ гэж би танаас гуйн залбирч байна. Тэгээд та намайг өөрийнхөө үнэхээр тэр дагалдагч байхад туслаарай. Тэгээд үннийг надад ойлгуулж өгөөрэй. Тэгээд тэр үнэн намайг үнэхээр чөлөөлөх болтугай гэж гуйн залбирч байна. Есүс Христийн нэрээр амен. За тэгээд ийм ойлголт авлаа. Тэгээд дараагийнхаа бүлгээр уулзтлаа. Түр баяртай. Баярлалаа та нартай.